Дотоод хэргийн их сургууль бүгд найрамдах социалист Вьетнам улсын ардын цагдаагийн актемтай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Ахмад Див Ванту манай их сургуулийн докторийн хөтөлбөрт суралцаж төгслөө. Тэрээр Монгол улс бүгд найрамдах социалист Вьетнам улсын цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах ажиллагааны харьцуулсан судалгаа сэдвээр докторийн зэрэг амжилтаа хамгаалсан юм. Ёслолын ажиллагаанд дотоод хэргийн их сургуулийн захирал доктор профессор цагдаагийн хурандаа Батбаатар бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Эрхэмсэг ноён Зон Хандам их сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал доктор дэд профессор цагдаагийн хурандаа Эрдэнэбаатар захиргааны удирдлагын газрын дарга цагдаагийн хурандаа Эрдэнэбат болон эрдмийн ажлын удирдагч багш нар албаны бусад хүмүүс оролцлоо. Энэ үеэр дотоод хэргийн их сургуулийн захирал доктор профессор цагдаагийн хурандаа Батбаатар юуны өмнө энэхүү үйл ажиллагаанд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Эрхэмсэг ноён Зон Хандам танд баярлалаа. Дэлхийн нийтээр өргөн тархсан цар тахлын эрсдэлтэй цаг үед докторийн зэрэг судалгааны ажилд хувирвиж амжилтаа хамгаалсан Ахмад Див Вантууд Хувайсаа болон их сургуулийн эрдмийн хамт олонны нэрийн өмнөөс баяр хүргэе. Манай их сургууль хамтын ажиллагааны хүрээнд гадаад дотоодын олон сургалт, эрдэм шинжилгээний судалгааны байгууллагууд, ижил төрлийн мэргэжлийн ихтэй сургуулиудтай хамтран ажилладаг. Бүгд найрамдах социалист Вьетнам улсын нийгмийн аюулгүй байдлын яамны харьяа ардын цагдаагийн актамтай бид 2016 онд хамтран ажиллах санал бичиг байгуулан 5 дахь жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд манай их сургуулийн магистр докторийн сургалтад бүгд найрамдах социалист Вьетнам улсын ардын цагдаагийн академийн 2 албан хаагч хамрагдаж амжилттай суралцж төгссөн юм. Манай их сургуулийн төдийгүй манай улсын боловсролын салбарын түүхэнд Вьетнамын иргэд Монгол улсад магистр докторийн зэрэг хамгаалсан ховорхон тохиоллын нэг бол Ахмад Див Вантугийн докторийн хөтөлбөрт суралцсан явдал юм. Энэ нь манай хоёр сургуулийн түүхийн хуудсыг баяжуулахаас гадна хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааны бодит илрэл болсон юм гэж хэллээ. Манай улсын иргэн Ахмад Див Вантууд дотоод хэргийн их сургуулийн докторийн хөтөлбөрт амжилттай суралцж төгсөөд докторийн диплом гартуулах ёслолын ажиллагааг их сургуулийн ёслолын хүндэтгэлийн танхим зохион байгуулсанд баяртай байна. Цаашид бүгд найрамдах социалист Вьетнам улсын ардын цагдаагийн актемтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд элчин сайдын зүгээс дэмжиж туслаж ажиллах болно. Та бүхэнд амжилт хүсье. Би дотоод хэргийн сургуулийн докторийн хөтөлбөрт суралцаж төгсөөд өнөөдөр их сургуулийн эрдмийн хамт олонны зүгээс докторийн дипломыг маань хүндэтгэлтэйгээр гартуулан өгч байгаад баяртай байна. Миний эрдмийн ажлыг удирдах чиглүүлж өгсөн доктор профессор цагдаагийн хурандаа Эрдэнэбаатар, доктор дэд профессор дэд хурандаа Лавгмаа болон бүх эрдэмтэн багш нартаа баярлалаа. Дотоод хэргийн их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж цаашдаа илүү хичээх болно. Баярлалаа. Ёслолын үйл ажиллагааны төгсгөлд дотоод хэргийн сургуулийн захирал доктор профессор цагдаагийн хурандаа Батбаатар бүгд найрамдах социалист Вьетнам улсын ардын цагдаагийн актемтай хамтын ажиллагаагаа илүү өргөжүүлэн ажиллах хүсэлтэйгээ бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Эрхэмсэг ноён Зон Хандаамд илэрхийлсэн юм.